Хаа. Энэ бичдэг ирээдүйн ертөнцийн зориулж. Одоогийнхоос нь. Окей. За тэгэхээр чи хүчиндээ би хоолой идэх гэж байна. Аха. Тэгэхээр энэ бичгийг хоолой идэж байгаа. Чамд хийж өгье гэж би бодлоо. Окей. За хэцүү. Чи өөрийгөө одоогийнхоос илүү хайрладаг болсон байж ч магадгүй. Эсвэл бүр нөгөө хүүхэдтэй дарагдаад өөрийгөө хайрлаж болсон байж магадгүй. Ямар ч тач би бол чамаа өөрийгөө илүү хайрладаг болсон байгаасаа гэж хүсэж байна. За тэгэхээр биш үү? Өнөөдөр би өөрийгөө хэрхэн хайрлаж байгаа талаараа бас нөгөө нэг өнгөрсөн мал чинь өөрийгөө яаж хайрлаж өөрийгөө хайрлаж чаддаггүй байсан тухайн бас би чамд ярьж өгье заяа. Магадгүй чи мартсан баг. Би санаж байгаагаараа ярьчих. За тэгэхээр биш үү? Одоо өсвөр насны нэр нөгөө өнгөрсөн малаас чинь ярьж хэлцгээе. Гэхдээ ер нь бол хүн биш үү? Өөрийгөө мал гэж ярьж гинэ гэдэг чинь өнгөрснөөсөө дээрч ч гэсэн болохоор л өөрийгөө мал гэж ярьж байгаа. Тэрнээс өнгөрснөө хараад мал гэж бодохгүй байвал жоохон бодихтэй л над санагдаж байна. Тийм үстэй. За. Тэгэхээр хэрэгцээ. Шууд өнгөрснөөс нь яриад эхэлчихье. Дараа нь өөрийнхөө яар. Одоо байгаа. За гадаад үндсэн хүнээс нь ихэд ярив заяа. За ус. Наран ганцхан юм шиг, борч юм шиг, харч юм шиг бодолчих юмсан. Тох. Хэтэрхий том юм аа. Энэ үртэл өсөөл голчих юмсан. Хөмсөг. Ямар ч хөмсөггүй маа. Шивүүлэх ч юм уу хөмсөг суулгах юмсан. Нүд давхраа том юм шиг, жижиг юм шиг, байгаа юм шиг, байхгүй юм шиг. Давхраа илэг юмсан, нүдээс сэтгүүлэх юмсан. Хамар хамгийн их үзээ яддаг байсан зүйл. Та үнэхээр том, яг унжгаар шулмих шиг юм аа. Арс үнэхээр их батгахтай. Энэ нэг батхыг байхгүй болгочих юмсан гэдэг өдөр шөнөгүй хичээн заяа. Орол байгаа юм шиг, байхгүй юм шиг, хэлбэртэй юм шиг, хэлбэргүй юм шиг ямар тэнэг юм бэ? Хийн ч хэрэггүй. Яг хинт хэрэглүүлэх гэсэн юм бол. Мэдгүй. Шана хэлбэртэй юм шиг, хэлбэргүй юм шиг ямар сонь тэнэг юм бэ? Ёстой миний царайг ёстой үн тэнэг бүрэн харагдуулж. Чих яагаад ийм жижигчтэй юм бэ? Өдөө анашиг шиг үнэхээр урт юм аа. Мөр тэр үедээ зарим нэг туранхай эрэгтэй хүүхдүүдийнхтэй ингээ харьцуулаад хэмжээд үзэхээр адилхан байгаад байдаг байсан юм. Тэгээд эрэгтэй хүнийх шиг өстэй амар муухай том өстэй амар муухай дingэх гэр намайг амар том харагдуулдаг. Хөх байгаа байхгүй мэддэггүй үнэхээр жижиг хөх хийлгэнэ. Бэлгүүсэн. Энэ одоо хичнээн туранхай байгаа ч бэлгүүс гарч ирэхгүй ямар сони юм бэ? Ягаад юм сонир бэлгүүстэй ингээ ямар ч хэлбэргүй яг юм өвчин биетэй юм бэ? Араас нөгөө нэг үзэгч орж ирэн шүү дээ. Энэ харагдах уу? За энэ заяа. За. Тэгээд бүсээр бодож байгаа юм чи. Стэн нэр үнэхээр жижиг өстой хогийн. Бо том үзэгтэй болмор юм. Хөл үнэхээр урт биеийн 3.1.5 нахтай яг үгүй 100 см хөлтэй жишг өөрөө 160 см юм байж чи. Тавха. Үнэхээр урт үлдээ яагаад ийм тэнэг урт үлдээ юм бэ?
урт хөлтэй гинэ. Урт хөлийн уруутай юм би. Амар тэнэг хост. За энэ бол өнгөрсөн юм юм байна. Одоо байгаа юм эрдэн чинь өөрийгөө 100% биш. 50% харилдаг болсон. Тэгээд ингэнгүүт ингээ гайхамшигтай. Өөрийгөө 50% харилдаг болсноос хойш миний гадаад үзмжнээс асуудал гэж байхаа болчихсон. Одоо миний жоохон дотоод байдал жоох асуудал байгаад байгаа. Ер нь бол тэрийгэ таньж мэдж байна гэдэг чинь засал залруулж дээрдүүлэх юм шинж. Гэтэ энэ нь бол ямар нэгэн тийм тэнэг зүйл бол биш. Чи тэнэг юм аа гэж бодох хахалтай. Гэтэ тэнэг зүйл бол биш. Би хитрхэн муухайштай байна. Энэ бол миний дотоод үзмжний муухайгийнх церемонтагийнх. Нийгэмшилт муу байна. Гэтэ энэ магадгүй сайн зүйл ч юм уу би гинт сая ойлгочих шүү баг. Одоохондоо бол надад нийгэмшилт ирэхгүй. Гэтэ би чамд зориулж зүгээр нийгэмших гэж байна. Одоохондоо нийгэмшилт надад хэрэггүй гэдэг шалтгаан нь болохоор мэдгүй юм да. Зүгээр л хэрэггүй биш. Илүү өөрийгөө таньж мэдэх, ойлгох шатн дээр явж байгаа болохоор хэрэггүй юм магадгүй. Яа энэ цагаар түрлээ. За окей. Тэгээд дараагийнх нь. Дараагийн зүйл нь юу вэ? Мартчихлаа. Санчлаа. За одоогийн өнцгөөс нэмэн эрдэнэ ямар хуу харагддсан бэ? Өөрийнхөө нүдэнд. Ус тэр гоё. Гайхамшигтай. За окей дох. Битгүй. Асуудал алга. Анда ямар ч асуудал харагдахгүй байна. Хөмсөг. Яг хөмсөг нь үнэн л дээ. Гэтэ зүгээр шүү дээ. Зорчин. Тэг болоо. Заавал тэгэл шөөж мэгвэл. Үзэн ядаад ямар ч шаардлага байхгүй. Окей, дараагийнх нь нүд. Бурхны бэлэг заяа. Хоёрнууд нь хоёулаа нэг зүгт харж ийн үү харж байна. Давхраа байна уу байна, нүд байна уу байна, харж ийн үү харж ийн, юмыг сайн харж ийн үү харж ийн, ямар нэгэн шилхүүгээр юмыг шууд харж чадж байна. Yes. Тэгэхээр зүгээр л бурхны бэлэг. Гайхамшигтай. Хамар. Амьсгалах үүргээ хийж байна. Болж байна. За тэгээд надад малгай, шил зөхгүй байна гэдэг асуудал байдаггүй маань зүгээр л миний хамартай холбоотой. Үнэхээр гайхамшигтай. Ямар ч өндөрлүүлэх шаардлагагүй угаасаа өндөр амар. Окей. Арс маань яг жоохон асуудалтай байгаа ч гэсэн энэ бол төрөлхөөсөн юм байсан зүйл бол биш. Төрөлхөөсөн юм байсан ч надад хамаагүй. Ягаад гэвэл би хүн шиг харагдаж байна уу? Yes. Хүн шиг харагдаж байна. Болсон. Окей, орол. Зүгээр. Гайхамшигтай. За дараагийнх нь шана. Ямар нэг ирүүний гажиггүй. Ирүүний гажигтай байсан ч янзлуулах шаардлагатай л байсан баг. Гэтэ янзлуулах шаардлагагүй, мөнгө өрөх шаардлагагүй байна. Окей, болж байна. За хүзүүн. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Oh my gosh, гайхамшигтай. За окей, дараагийнх нь мөр. Ямар ч хувцс зөөхгүй гэсэн асуудалгүй. Үнэхээр гайхамшигтай. Энэ бол миний мөрнөөс 100% шалтгаалж байна. Yes. Үнэхээр гайхамшигтай. Мөргөө хувцс унссан ч тэр нь ингээд тогтчихж байна. Гайхамшигтай. Ямар нэгэн тийм наалт хэрэглэх шаардлага алга. Бас л нэмэлт мөнгө өрхөөс хамгаалж байна. Үнэхээр гайхамшигтай.
За одоохондоо би хүүхдгүй байгаа болохоор мэдэхгүй байна. Гэтэ миний хүүхдээ хооллоод хүүхдээ өлсөхгүй байна гэдэгт би бүтэн итгэлтэй байна. Тийм үстэй. Чи мэдж байгаа хаа? Чи магадгүй хүүхдтэй олсон байхаа. Yay. За окей. Гайхамшигтай л болж л байна. Бэлхүүс бас л гайхамшиг. Өгзөг бас л гайхамшиг. Хөл энэ бол бүр зөвхөн бурхны бэлэг. Юу яриад байгаа юм бэ? Үнэхээр гайхамшигтай урт үлдээ байна. Ямар ч өмг зөхгүй гэх шалтгаан алга. Үнэхээр гайхалтай. Ингээд харлаа. Ингээд бүтэн харлаа. Зүгээр л бурхны бэлэг байна. Ямар ч мөнгө өрөх шаардлага алга. Ямар ч хиймэл юм хийх шаардлага алга. Ямар нэгэн гажиг алга, ямар нэгэн дутуу юм алга. Ямар нэгэн саажилт алга, ямар нэгэн үйлчлэгийн бэрхшээл алга. Болчлоо. Болоо. 100% бүх потенциал нь байна. Ингээ болоо. За. За. Тэгээ одоо ингээ юу н бодоод байгаа. Зүгээр л энэ өнгөрсөн тэнэг чинь зүгээр л ямар ч шалтгаангүй хаанаасаа ч юм. Нэг шалтгаан гарч ирэл өөрийнхөө бүх юм голоод гэсэн. Мэдрэл мал уу? Бүр мал үстэй. Тийш. Окей. Болчлоо. Хэрвээ чи энийгээ санаад үзэх юм бол энэ дээр реакшн нэгэрээ. За окей, тэгээ эндээс юу ойлгож авсан бэ гэхээр церемотой өнгөж байхгүй. Yes. Церемотой өнгөж байхгүй. Царайлаг өнгөж гэж үг байхгүй. Хүнл гэдэг ойлголт байна. Тэр хүн өөрийнхөө амьдралдаа амьдрч чадчихна уу? Yes, чадж байна. Сурч чадчихна уу? Сурч чадчихна уу яах вэ? Юу нь сурахгүй ч болно шүү дээ. Тэгээд зүгээр суралцах боломж бололцоо нь байна уу? Байна. Ажиллах боломж бололцоо нь байна уу? Байна. Амьдрах боломж бололцоо байна уу? Байна. Ер нь бүх юм байна уу? Байна. Зүгээр л өөртөө байгаа зүйлсээ хараад, тэрнийхээ сайн чанарыг нь хараад, талархаад, мэдрээд, бурхандаа баярлаад явж явах хэрэгтэй. Болоо. Ингэмэн. Yes. Ингэмэн. За. Окей. Хэрвээ чи өөрийгөө хайрлахаа болчихсон бол хайрлаарай. Хичмаас гүйж. Хэрвээ чи өөрийгөө голж ивэл битгий гол. Чи гайхамшигтай амьдралтай. Чи зүгээр л энэ бичлэгийг үзэж сууж явах завтай байна гэдэг чинь чамд бүх боломж бололцоо байгаа л гэсэн үг. За юу? Гайхамшигтай чи магадгүй ээж байж болно. Жирэмсэн байж болно. Эсвэл ямар нэг ажилгүй ч байж болно. Ойр дотны хүний алдсан байж болно. Өөрийнхөө ямар нэг эд эрхтнээс алдсан ч гэж болно. Гэтэ зүгээр. Гэтэ энэ бүхэн чинь зүгээр ахгүй юу? За юу? Тэгээ зүгээр л өөрийгөө хайрлахад бүх юм болоод явж байгаа. Гайхамшигтай. Зүгээр л чи ямар хүн бэ? Чи тэрэндээ л идэг. Зүгээр л өөрийгөө хайрл. Тэгээд тэнгүүд чиний тэр өөрөөсөө голоод байгаа ямар нэгэн зүйл чинь хаашаа ч юм алга болчихно. Аюун гэмэстэй. Хэцүү байвал чамд ах их дүү байгаа. Бас ээж авч нь байгаа.